удаа дараа яг тууцынхандаа бичиг баримтаа хүргэсэн хуралдаж байгаа ч гэсэн тэр хурал мэдээсүүдийг авч хэлцдэггүй ийм байдал төрөд одоо бид нар аймгийн засаг дарга, сумын засаг даргагийн хэмжээнд бичиг аваад өргөх гэж барьчихад гавьяаж байна. Бид нэр 3 газар бичиг хүргүүлсэн. Аймгийн засаг дарга, сумын засаг дарга, тууз хурал нэгэд дөрвөн бичиг хүргүүлсэн. Одоо тэгээд дөрвөн бичгийнхаа хариу нэгдэх өдөр 5 дахь өдөр өгөн бид нэр хариу хэлнэ гэсэн тэгээд хэлсэнгөө. Одоо бид нэр нэгдэх өдрөөс эхлээд 18-наас эхлээд хугацаагүй ажил хайна. Манай байгууллагын ажилчид гэр хураал, байр, уран сууц, аж ахуй нэгж бүгднийг хамруулсан. Одоо бид нэр чинь 20 гэдэн ажилчин 30 ажилчин бид нэр хугацаагүй ажил хайна гэж бодож байгаа. Хотоо шилжүүлэх газар дээр ер нь ажлын ачаал ихтэж байна, ажил дампуурч байна, ажил бууч чана гэдэг, үзүүлэлт бууч чана гэдэг ганц гол шалтгаан бол юунаас болж байгааг нь энэ Элманд гэдэг компани угийн гэр хураалын хуг авчаасан. Тэр компани дампуураад тэрний ажлыг энэ манад авчирж өгөхлээр чи манай күн техникээр хуваагдаад бүх ажил одоо тэндээс 8 күн 2 3 техниктэй үйж байгаа. Нөгөө тэр оронтоо чи манай утга хөдөлгөөн чалгын газрын оронтоогоос чинь 8 хүн авчихдаг. Бид нар цааны талбайд ажиллаж байгаа хүний ажил болохгүй байна, хийхгүй байна гэдэг ийм кэламонд ороод одоо ер нь баг утга хөдөлгөөний чинь ажил үзүүлэлтээрээ дампуурдах шиштэй нэг басна. Бидний зүйлсээ асууж ярьсан байхгүй 2018 онд л гэнцхэн тууз гэдэг юм боллоо гэдэг тийм бидэрт мэддэгдээгүй зүгээр тийм тууз боллоо гэдэг тийм шийдвэр гарсан. Тэрнээс хойш одоо бид нар өдийг хүртэл одоо ингээл тавьчаал яваад байгаа. Бидний цалин болсон одоо бид нар шинэ нэгээс бас цаана зээлтаа тэрэндээ баригдаад яваад байгаа. Одоо бид хагас битсэн сайн ч гэсэн шаардлага гарвал ямар ч нөхцөлд ажлаа хийгээ явж байгаа. Маш их тавьчаарт яваад одоо сүүлд нэг тавьчаар баригдаад ийм нөхцөлд төрч байгаа юм да. Тэгээ нэг хоёр дахь зэрэгүүдийн туузын гашуун гэж хүн байдаг гэсэн бид нарт ирж энэ 4 жилийн хугацаанд ирж уулзаагүй бид нар одоо хамгийн сүүлд мод нь хавар ирж уулзааж хурлаа хийгээч энэ ийм юм хийгээч гэсэн ийм гарын үсгтэй юу өгсөн. Бас өрг гэж барьсан. Тэгээд удаа хүртэл ирж уулзаагүй. Тэр 1.2 мянга гэхлээр чинь тэр ус чинь сард сая төгрөг аваад жилийн 12 сая төгрөг 4 жилээр утгаас 40 гэдэг сая төгрөг авч байгаа тэр ус. Тэгээд бидэрт 4 жилийн хугацаанд бид нар талаа уулзаж ийм тийм юм яриаг. Манайх одоо бичиг барих хэмжээнд хүрсэн нөхцөл гэвэл нь одоо орон нутгийн сэтгүүлдэрийн газруудад 4 жил болж байна. Тэр хугацаанаас биднээсэд нийгмийн асуудал гэдэг юм за цалин гос гэдэг юм гэвэл нь одоо бидсээ 420-аас 60 мянган төгрөгийн хооронд цалинжиж байгаа. Цалин гос гэдэг одоо биднэрт 420-аас 460 мянган төгрөгийн хооронд бид нэр цалин авч байгаа. Одоо юм барааны үн өссөн нөхцөл 420 мянган төгрөг 460 мянган төгрөг чинь бид нэр хаанаач гөрөхгүй байна. Банкны зээлд өгнө, банкны зээлгөө оюутан гэдэг оюутны төлбөрт өгнө. Хоёр оюутантай альчин баг дийлэхгүй шүү дээ. 420 мянган төгрөг. Тэгээд айна бид нар шин тэрүүгээ гардаар авах гэмэдэж байна. Банкны зээл гэдэг юм байна. Тэгээд янз бүрийн ар гэрийн гачтлын чин зовлон их байгаа. Одоо яг би бол бас кэлтхи яадаг артын медик би чинь яг одоо ганцаараа бас өрг толгоолсон ийм хүн байна. Ханян алдаад би 2 жил болж байна. Одоо хажуудан би нэг коллежийн нэг үйтэй амьдарч байна. 19 он манай нэг хүн энднээс татгалт гарсан тэр хүн бас тэр 36 сараар авч чадахгүй гарсан. 19 оноос үргэлж тэтгэврт гарч байгаа хүмүүс болохоор зохих хэмжээний хувьгаа хөшгөө аваа гарч ясна. Одоо 19 оноос хойш болохоор одоо бид нэр тэтгэврт ямар ч юу байхгүй болж байна. Тэгээ ямар ч одоо ямар юу арга хэмжээ авдığım бид нэрийг тууз нь шийддэг юм уу, юу аймаг нь шийддэг юм уу, сум нь шийддэг юм уу, ямар ч ясныг арга хэмжээ авч бидний амьдралдаас нэг нэмэр болох хаах л гэж бодож байгаа шүү дээ. Одоо тэтгэвртэн одоо 2 жил болоход тэтгэвртэн гардаг. Тэгтээ тэр 36 сар гэж юм байдаг гэсэн тэр мөнгө эднэр бас аваагаар нар байдаг.
ингээд житгэж. Кина муу хатаатыг бүгдийг кээчгээд. Одоо би намар тэтгэврт гарна. 9 сард би тэтгэврт гарна. Тэгээд одоо тэтгэврийн 36 сар мар гэдэг юм улгуулт байхгүй. Одоо жилийн нэмэгдэл гэдэг юм байхгүй. Ингээд ямар нэгэн төрөөс хардаг харамж байхгүй болцсон. Энэ төрийн үйлчилгээний албан төрийн төсвийн үйлдвэрийн газар гэдэг юм болсоос болж ийм нөхцөлд хүрч байна гэдэг ийм ойлголтод хүрээд үзсэн. Одоо дараа яг туузынхандаа бичиг баримтаа хөргөсөн хуралдаж байгаа ч гэсэн тэр хурал мэдсүүдийг авч хэлцдэггүй ийм байдал тэгээд одоо бид нар аймгийн засаг дарга, сумын засаг даргын хэмжээнд бичиг аваад өргөх барьчгаад гавьяаж байна. Тэгээд ажил хаяад одоо энэ байрны энэ хог ямар орчин байх уу, энэ хот тогтчлтын ажилчид юу хийж ямар ür виталтай ажиллаж яасан гэдгийг ямар ч ясан тэр хугацаагүй ажил хаялтын юунд ямар ч ясан ард түмэн мэдрэх байлгүй дээ. Ямар их ачаалда нуруунд дээр ямар их ачаалд өрч үүжсэн энэ ажлын юу их юу яаж хийж ясныг нь ямар ч ясны ард түмний ойлгох гайгүй бид нэр 11 дахь өдрөөс эхлээд шууд ажил хаяна хугацаагүй. Манай энэ хот тогтчлтын ажил нь бол цаг наргүй хагас үдэн сайнгүй одоо энэ ачаалтай хаврын үлрэлт, намрын үлрэлт бол илүү цагаар маш их ажилладаг. Одоо энэ манай байгууллагын жолооч нар бол өөртөө машина бариад хогоо ачаад бас хөрвшгэн хийгээд авахрыг явуулдаг. Тэгээд цалин хөөс бол амьдралд хүрэх их бага байдаг. Бид нар оюутан гүйттэй оюутны төлбөртэй, банкны зээлтэй амьдралд бол энэ цалин мөнгө хаанаас ирэхгүй. Корона гэдэг 2 жил юулаа. Тэр корона гэдэг юм тусчаад бид нэг ч өдөр амарч үзээв. Шүвт ажиллаж байсан. Одоо жишээнгэд энэ эмнэлэг гэдэг шинүрд нь өөрөө хогоо ашдаг ашээ. Яг тэр корона туссан чинь эмнэлэг манаатай гэрээ хийгээд тэр хогийг манаа ачаа. Удаач. Өмнө эмнэлгийн хогоос биш хуруунд хуйруудаа шифрезэн зөөр хатгуулсан бэ. Эхний ээлжин хатгуулад би яг эмнэлгийн тэр хогоос би корона авсан. Яг 11 жил одоо би ачиж хийгээд явах энэ хог гэдэг юм бол одоорээс көчгөрөхтөн уурсан. Сөүлөнөж бүрэгж байгаа. Хоёр машин явж байгаа. Хоёр машинд жолоочтойгоо нийлээ 3 хүн. Нийтдээ 6 хүн нэрээс бүх байрны хог, бүх ажихын нэгж өгдөн авдаг. Тэгээд энэ тэнд одоо бүх цавирлага юу байна? Тэрийг бүгдийг очоод ингээ явж атал чинь энэ тэнд тийм хог байна, тийм ч нохоо шуун байна гэл бүгдийг оч дуудлага ирдэг, өднөч авдаг. Манайх өгнөдөө нэг 30 хэдэн ажилчин байх хэвээр. Тэгэхээр одоо 30-аад көшгөө шахаа ажилчин байгаа. Гэр хорооллын хэдэн хог ачаал явж явах чинь уучлууд өгсөнгөө маш их хэмжээний дарамт шахалт үзүүлдэг. Хүн күч хөрөлцөхгүй бид нэр 4-5 хүн ажилдаг. Ажиллаж явах хугацаанд бол хөдөлмөрчд маш их хэмжээний бас хэлэмар дурамжлах янз бүрийн ачаал ярах сэтгэл санааны маш их дарамт өгч байна. Гудамж талбай хог шүүрдэд зогсож явах чинь шороо манруулаа ус цацхгүй өглөө 4 цагт бас шүүрдэхгүй байна. Та нар юу хийж байгаа? Ачаал маш их зам талбай цэвэрлж явж явахт. Нөгөө дугаар тэгэхээр одоо бид сүүчийн одоо жишээлбэл өнөөдөр аймгийн засаг даргааны захир сумын засаг даргааны захирамжаар одоо энэ нийтийн цэвэрлэгаатай гээд бид сүйд өнөөдөр хагас өдөр ажилласан. Тэгсэн чинь одоо энэ байр оронд нам гарч ирж байгаа ганц шүүр гарч цэвэрлэг хийж байгаа газар алах. Тэгээ бид сүйд одоо зам талбайныхаа шураа аваад зарим нэг нь байрныхаа хугаан аваад ингээд явж байна. Ийм нөхцөл ирнэ зөндөө одоо төрөөч ахс үтсээ бас их гэж ажилласан байдаг сүйд. Бид сүйд зүгээр яг өөрийнхөө засгийн ажлыг одоо көсөрдүүлэхгүй тулд ажиллаа хийгээл яваад байгаа. Тэгээд энэ дээр ямар нэгэн арга хэмжээ авч өгөх байлгүй гэж хийгээл яваад байгаа. Хөдөлмөр хийдэг хүн ажилчин болтохгүй байна манад. Нэг сараас наашаа одоо 4 ажилчин авдаг манайх одоо пэс зүрэгт юугаар зар тавиад ирээсэ коммуник гагаад ажилчин нэрнийж өгөхгүй байна манад. Ийм асуудал их байна манад. Өшө энэ ягаад ингэж энэ цалин колснаас шалтгаалж байгаа. Гэр хорооллын хогонд ажиллаж байгаа залуучууд бидээсээ адилхан маш айдлан цалин аяна 400-аар 480 хоорон цалин авдаг. Тэгээд одоо тэнд чинь ажил хийдэг хүн ер нь залуучууд одоо ирээ хайна. 480 чинь төгрөгийн төлөөд бидээсээ энд цаг наргүй гिचэтгэж явах шаардлагатай. Барилгааны туслах гэх чинь одоо 50-аас 80 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна шүү дээ.
Тэгээ тэрнэр өмнө гэдэг чинь залуу улсууд мөнгөнийхөө төлөө явуулдаг гэдэг нь зөв байлгүй. Тэгээд хот тучлуулж чанаа газар чинь ажилдаг хүн болохгүй. Одоо зар тавиад ажилдаг хүн болохгүй шүү дээ. Одоо урд хогонд өөрчсөн, хог төрдөг тракторын тэнд хороолын хог ач зэвж яадаг, хогонд өөрчсөн, машин тэнд явж 2-3 машин тэнд явж яадаг. Ажилчид тэнд явж яадаг. Бидсүүд ард нь одоо зам толгойд зунд нь нугаан байгууламжтай хогтайг нь ажилдаг 4-5 хүнтэй. Хогонд нь аянд машингаар дагагаар явждаг 4 хүнтэй 2 машинаар явждаг. Тэгэхээр шин цааны хүний бит зурн тооны асуудлыг л бас нэм шийдэж өгмөр гэж л ярмаараа. Тэгээ цалин хангамж бит зурнтоо нийгмийн асуудлыг шийдээд өгчлөө зэрэг бидсүүд бас хүн урмаар тэжээгдэж шүү дээ.